Өөрхөн аймгаас нь сурвалжллаа. Өөрхөн аймгийн Батүлзийн сумд Улаанголын цутгалан тасаржээ гэсэн мэдээлэл цахим мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Зарим иргэдийн хувьд улаан цутгалан тасарсан гэдэг нь худал мэдээлэл гэж ярьж байсан. Тиймээс бид газар дээр нь очиж сурвалжлага бэлтгэхээр Өөрхөн аймгийн Батүлзийн сум улаан цутгалангийн хөрхлийг зорилоо. Энэ жил хураа шилт ихтэй хурууаараа багтаа байгаа учраас Өөрхөн аймагт зуншлага үнэхээр таар байна. Халуун зунаар малчтан хэдэн малаа тууж отор хийж байгаа дүр зурагч бидэнтэй цөөнгүү таарлаа. Ингээд Улаанбаатар хотоос 400 гаруй километр явж улаан цутгалангийн хөрхрийн ортол үнэхээр эмгэнэлтэй байдал биднийг өгтлээ. 28 м ихт ханаа хад руу урсан орох Улаанголын цутгалан 4-р сарын сүүлээр урсгал нь тасарсан байна. Эндээс улаан цутгалангийн хөрхрөө 28 м-ийн үнэлгээ гэж урсдаг байгалийн маш сайхан гайхалтай юм төрх байсан. Магадгүй энд бид одоо энд улаан цутгалангийн хөрхрөө байсан юм а гэж ярих ийм л түүх үлдэж магадгүй ийм аюул нүүрсэн байна. Уг нь хаврын яг эд хавсахтай үед, уур ашилттай үед улаан цутгалангийн хөрхрөө урссан нь жоохон багасаад зарим үед цөөхөн хэдэн хоног уг нь тасардаг гэж нутгийн иргэд ярьж байна. Гэтэл 4-р сарын 15-аас хойш үндсэндээ ингээд 2 сар гаруй хугацаанд улаан цутгалангийн хөрхрөө урсахгүй байгаа нь эмгэнэл байна гэдгийг хэлж байна. Энд маш олон аялал жуулчлалын компаниуд хувь хүн үйл ажиллагаагаа явуулдаг. Гадаад дотоодын маш олон жуулчид энд ирдэг. Гэтэл энд урсгалан улаан цутгалангийн хөрхрөө урсгал нь тасарсаас үүдэн гадаад дотоодын жуулчид ирэх тоон багассан байна. Улаан цутгалангийн хөрхрөө хядрун болон улаан гих хоёр голоос бий болоод орхон гол цутгадаг. Гэтэл 4-р сарын дунд үеэс эхлэн дээрх хоёр голын урсаж эрс багасаж 4-р сарын сүүл гэхэд бүрэн тасарч бидний харж байгаа хуурай сайр болон үлджээ. Бидний зогсож байгаа газар бол орхон гол, улаан голын цутгалан үүсгэсэн улаан гол хоёрын нийлдэг яг талбай бол одоо энэ бидний талбай дээр зогсож байна. Энэ бидний зогсож байгаа энэ арал дээр энэ чулуунуудын зөвхөн энэ оройн хэсгэл одоо үзэгдэж байдаг. Бусд нь бүгд одоо усанд байж байдаг ийм талбар байгаа. Гэтэл одоо энэ өнөөдөр бол одоо энэ бол эмгэнэл үндсэндээ эмгэнэл гэж хэлж болохоо улаан гол маань тасарсан учраас тэгвэл энэ жилийн хувьд бол бас арай удаа хугацаагаар тасарч байна. Энэ бол одоо бас зарим ихтэй пэсээр одоо шуугаад байлаа. Янз бүрийн уул уурхайтай холбож шуугаад байлаа. Энэ бол биш. Улаан гол хядрун гол хоёрт бол уул уурхай ямар нэг ихэнд нь уул уурхай хэрхэлж байгаа юм бол байхгүй. Энэ яг миний алхаж байгаа энэ хэсэг бол улаан цутгалангийн яг хөрхрөө энэ дээрээс орж ирээд орхон голд цутгаад явдаг хэсэг. Гэтэл яг ийм хуурай сайр байгааг үзэгчтэй охин харж байгаа бах. Тэгээд ер нь бол үндсэндээ бараг 4-р сарын дунд үеэс хойш яг энэ хэсэг ингээ хуурай сайр хөвөр одоо үндсэндээ 2 сар гарангийн хугацааг үдчихэж байгаа юм байна. Улаан цутгалан хаврын хуурай шилтэй үед цөөхөн хэд хоног тасрах тохиолдол өмнө нь хэд хэдэн удаа байсан. Харин энэ удаагийн шиг 2 сар гаруй хугацаагаар ингэж удаан тасарч байгаагүй гэж орон нутгийн иргэд болон улаан цутгалан дагаж аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж байна. Цутгалан орсож явахад гадаад дотоодын олон жуулчид ирдэг. Үүнийгээ дагаад орон нутгийн иргэд орлого баггүй болдог байсан. Харин одоо улаан цутгалан тасарснаар их их жуулчид захиалгаа буцааж энтхийн үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд хаалгаа барихад хүрээд байна. Тиймээс тэдний хүсэж байгаа зүйл нь бороо хурдан орж ган тайлагдахыг л харж сууна. Ер нь одоо 20 гаруй жил ажиллахад энийг одоо улаан цутгалангаа түшгэлж ажиллахад ер нь хаврдаа нэг ганц хоёрхан л ингэж тасардаг байсан. Энэ жил бол арай л бас хэцүү байна уу? Одоо мал хууж ерөөсөө тэрэг юу авахгүй байна. Ерөөсөө жуулчд маань ч одоо ерөнхийдөө цутгалан тасарсан гэд буцчихад байж байна. Ерөнхийдөө хэцүү л байна. Одоо ямар арга хэмжээ байдгийг тэрийг л аммаар л байна одоо. Тэгээ одоо үйл мүлбүүд тийм үү тий. Зуцтай жилийн хаварсан өвс тэгдэж өвс шавх ногоо шавх улаан шавх.
улаан шар олоо. Зундаа нэг 5 цасаа энэ чанаас л болж байгаа юм чинь. Тэгээд одоо энэ тасарч гарч яад юм. Тэгвэл одоо ингээд бороо усан орохгүй болохоор чинь зутгал нь яг хүн гिचт юм ээ. Тэгээд мал хүн хэцүү хүн л. Энэ дайчууч чи улирлын чанартай юм чи яах вэ? Зундаа нэг юм л. Тэгээд одоо өвөл болохоор ч одоо хэдэн болно яах юм л таа гэж бодчих. Хавардаан бол их сайхан байсан. Энэ ус гол маань илбэг байсан. Тэгээд одоо сүүлийн үед одоо бороо орохгүй байсаар байж алдаа энэ газар нь гадаамдаа энэ ус гол маань ширгээд одоо энэ улаан цутгалан бол ер нь одоо энэ гадаадын аялал жуулчлалын хүмүүс чи одоо манай энэ улаан голын хөрхрийг үзэж сонирхох гэж ирдэг. Тэгээд одоо энэ хүмүүс чинь яхан гол үзэх юмд одоо ингээд ширгэж барьсан байгаа болохоор ямар сэтгэлтэй хэцүү хэцүүлээд байгаа хэрэгтэй. Зайл холоос зорж ирж байгаа хүмүүс чинь тийм. Өөрөөр хэлбэл энийг дагаад бас аялал жуулчлал явуулаад таан шиг олон хүмүүсүүд бас амьдрал бол энийг чинь байхгүй болохоор жуулчд ирэхгүй байгаа шүү. Цөөрж байгаа шүү. Цөөрж байгаа энэ чи одоо улаан голын цутгалан чинь байхгүй бол гэхээр чи одоо янз бүрийн гадаадын жуулч чинь нөгөө гэрээ мэрэг аяллаа цуцалж ирсэн тал бол зөндөө байт юм байна лээ. За Өвөрхангай аймгийн Батэлзээс өндөр уулнаар таа хөвчихтэй хангаа сайхан нутаг. За ар хангаа хөвсгөл аймагуудад байдаг байгалийн бүхэл дурсгалт газрууд болох нуур гартуурлын хорог зэрэг нь за Батэлзээс өмнө байдаг гэдгээ. За гэтэл энэ сайхан нутагт ган гачих нүүрлжээ. За Аргамжаа таймаар ганц шүнж хамар хатах үүс байхгүй байна. За хаврын 3 сар болон зуны ихэнх саруудад нэг удаа нойтон цас, нэг удаа бага хэмжээний бороо турснаас өөр чийг ороогүй байна.